Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг буюу 25%-аар нэмэхээр засгийн газраас өнгөрсөн онд шийдвэрлсэн. Энэхүү шийдвэрийг энэ сарын 1-ний өдрөөс нь мөрдөж эхэллээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил боловсрол шаарддаггүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ юм. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдснөөр цалингийн дунд өөрчлөлт орохгүй. Тиймээс дээрх шийдвэр зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай гэсэн үг юм а. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25%-аар буюу 240 мянга байхаар тогтоосон. Ингэснээр хуульд заасан торгуулиудын хэмжээч өсөж байна. Тухайлбал замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн жолооч нарыг торгох торгуулийн хэмжээ нэмэгдэж байна. Өмнө нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг байхад торгуулийн хэмжээ 9600-аас 1 сая төгрөгийн хооронд байсан юм. Харин цалингийн доод хэмжээ 2017 оноос 240 мянган төгрөг болсноор 9600 төгрөгийн торгуул 12 мянган төгрөг болж өөрчлөгдөж байна. Ардчилсан нам даргаа тодруулахаар дотоод сонгуулийг зохион байгуулж байгаа билээ. Шинэ даргаа нийт гишүүдийнхээ саналаар тодруулах тулд тус нам гишүүдийн шинжилсэн бүртгэлийг 12 дугаар сарын 12-ноос эхлүүлсэн. Тэгвэл гишүүдэд шинжилэн бүртгэх ажил энэ сарын 6-нд буюу эх баасан гарагт дуусах юм байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын нэг хэсэг болох гэр хорооллын өрхийн захиргааны тарифыг шөнөөр тэглэх шийдвэр хэрэгжиж эхэлжээ. Энэ хөнгөлөлтөнд гэр хорооллын нийтдээ 146 мянган хэрэглэгч хамрагдах боломжтой. Өөрөөр хэлбэл өдөр шөнийн тарифт тоолууртай 112 мянган хэрэглэгч шууд шилжих юм байна. Харин 30 гаруй мянган хэрэглэгч энгийн тоолуураа тарифт тоолуураар солиулах шаардлагатай гэлээ. Бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийдээс 10 дугаар богд тодорсон гэх мэдээллийг үгүйсгэж байна. Номын дүрмээрээ 9 дугаар богд Жавзан дам хотын хойд дүрийг гандангийн ловн ламнараас бүрдэх зөвлөл хуралдаж тодруулан олон нийтэд зарладаг байна. Энэ тухай Бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийдийн хариуцлагатай нарийн бичгийн дарга амгалан. Одоогоор ловн ламнарын зөвлөл хуралдаагүй. Тиймээс 10 дугаар богд тодорсон гэх мэдээлэл нь ташаа гэж мэдээлжээ. Турк улсын Стамбул хотын шөнийн цэнгэний газарт зэвсэгтдгээд дайрснаас 69 хүнийг шархтуулж 39 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан. Одоогоор хохирсон иргэдийн 16 нь гадаад болохыг тогтоожээ. Гэхдээ хохирогчдын дунд Монгол иргэн өртсөн талаар мэдээлэл байхгүй болохыг Стамбул дахь ерөнхий консулын газраас мэдэгдсэн байна. Мөн халдлагад өртсөн иргэдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахар үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэж мэдээлжээ. Улсын хурлын гишүүн асан баяр цогтод авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар авилгатай тэмцэх газрын албаны их сурвалж мэдээллээ. Гэхдээ хизээнээс ямар хэрэг шалгаж байгааг хэлэх боломжгүй гэсэн юм. Зарим сайтуудаар түүнийг офшор бүсэд данстай гэх асуудлаар нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэжээ. Энэ жилийн цэргийн бүртгэлийн ажил нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлийн 9 дүрэг 152 хороонд 1-р сарын 4-өөс 20-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна.